За тусгай тэмдэгттэй ажиллах буюу сургуулийн хуудас 31 дээр байгаа дасгал 17 бүгдээрээ хийцгээе. 4-р хэмнэний тэмдэгтүүдийг бичих тул дэлгэцэн дээрээ би keyboard-ыг харуулж аваад бичих болно. За keyboard-ыг гаргаж ирэхдээ start гэсэн нэрээр дараад за screen гээ бичгээрээ ингээд гараад бүх компьютер дээр байдаг байгаа үйлсийн системээс хамаарат энд ингээд тухайн keyboard харагдаж байна. За хэл солих команд. За хэл солихдоо би control товчлуурыг shift товчлууртай дараад солих боломжтой. Control товчлуурыг shift товчлууртай дарснаар би хэл солих боломжтой байх нь. За багш ингээд монгол хэл одоогоор сонгоцсон байна. Монгол хэлийг сонгоцсон байна. За энд юу бичих вэ гэхээр за энэ хэсэгт харагдаж байгаа. За эдгээр бол шууд монгол хэл дээр дарагдах өсгөнүүд буюу 1-ийн тон дээр дарах юм бол номер 2 дээр дарах юм бол дундуур зураас гэх мэт ингээд ухаан тэмдэгтүүдийг хэдийн тон дээр дарахаар гарч ирвэ гэдэг нь энд харагдаж байна. Эндээс асахраад өсгөнүүдээ цээжлээ даарай. За тэндээс гадна би shift товчлууртай тоо дарах юм бол за энэ дээр 1-ийн тон дээр дарж болох нь. За shift-тэй дарах тухайн өсгөнүүд товчлуурууд дээр дарахад за ямар сонголтууд гарч ирвэ гэдэг нь энд шууд харагдаж байгаа. Тэгэхээр багшны shift товчлууд дээр дараад 1-ийн тон дээр дарлаа. За ингээд тоонуудыг монгол хэлээр бахад тоонуудыг дарахтаа зав shift товчлууртай хамт дарах шаардлагатай байдаг байна. За эндээс гадна за багшны shift даралгүйгээр эхнээс нь дараад явъя. Тэмдгийн тэмдэг номер дундуур зураас гэвч ингээд за тусгай тэмдэгтүүдийг ингэж ашиглах нэ. За монгол хэл дээр шууд ашиглана. За энэ бичлэг хэсгийг ярьлаа. За одоо энд байгаа хэсгийг шивж харуулъя. За гадуур хүрээг нь бас оруулж харуулъя. За ингийн тулд энд дээр нь дарахаар энд хараарай. Drawing tools буюу тухайн зорсон зүйл за inserting tools байна гэсэн үг. За биндээс энэ сонголт буюу гадуураа өөрийнхөө хүрээтэй тэгш үнцгийг сонголоо. Харагдцсан үедээ жижигэн болгохын тулд би шар өнгийн тэмдэглэгийн дээр дарааж ирснээр тухайн үнцгийг хамхай болгоод тухайн үнцгийн хэмжээг нь өөрчлөх боломжтой гэсэн. За энд хараарай форматцны фил гэдэг нь дотор талын өнгө. За дотор талын өнгөн дээрээс би эндээс өнгө сонгохоос гадна за more fill colors гэсэн хэсгээс би эндээс бас өнгө сонгох боломжтой гэсэн. За нэлээд цайвар өнгө байна. Харин shift outline гэдэг нь гадна талын хүрээний өнгө. За ингээд маш төстэй боллоо. За одоо би энэ дотор бичвэр бичихтэй яах вэ гэхээр шууд тухайн төрсөн дээрээ дараад бичлэг явах боломжтой. За тиймээс гадна би маус хоёр дараад тухайн төрсөн дээр очиж маус хоёр дараад за энийг түр хатлага болгож чад. За маус хоёр дараад edit text гэсэн командаар дээр нь бичвэр бичих боломжтой байна. За бичвэр бичсэн багш нь тухайн бичвэр бичиж байгаа цагаан өнгөтэй print гэхээр Ctrl-ийг дарж аваад тухайн бичвэрийн өнгөийг эндээс сонгоод би өнгөцний за энэ хэсгээс хар өнгөийг автоматар за дарыг за хар өнгө толсон байна. За бичээд эхлэе багш. За shift дарж аваад эхний хэсгийг томор бичнэ. 2-ын тон дээр дарлаа. За таслал авахтаа цаа хараарай 8-ын тон дээр байна. Дундуур зураас 2-ын тон дээр за дундуур зураас 2-ын тон дээр таслал 8-ын тон дээр байдаг хон. За асуулгын нэмгийг хараарай 1-ийн тон дээр за таслал 8-ын тон дээр за кавч буюу тохирдог 3-ын тон дээр байдаг хон. За мөн дахиад 3-ын тон дээр за таслал 8-ын тон дээр
За одоо 1500 гэдэг үг бичих тулд би shift дарж аваад 1500 гэж бичнэ гэсэн. За тэмдэглэгээ түрүүний тань дээр байдаг байна. Таслалаа. Тэнцүү 45. За хувь болохоор 9 тон дээр. За заавал тоо өвчтөй shift дарж аваад бичих байгаа. 9 тон дээр таслал 8 тон дээр 6 тарханд бол shiftтэй. За доогуур 6-аас 7-гийн тон дээр shift тарсан учраас 7-гийн тоо орчиж. За V-үсэг таслал 8-1-ийн тон дээр shift 1-ийн тоо тарснаар гээд 1-ийн тоо орчих гэсэн. За одоо тухайн бичвэрийг голлуулъя. За голлуулахдаа бид нар за эндээс сонгоболомжтой тэндээс гадна Ctrl E товчлоор дараад голлуулж болно гэсэн. За ингээд тухайн дасгал ажилд болсон.